Эрхэм хөндөд үзэгчдийн энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. Хүн ертөнц нэвтрүүлэг эхнийхээ нэвтрүүлгийг та бүхэнд уламжлан дамжуулсан. Энэ 1 сарын 3 нэвтрүүлгээр хүн төрлийн тухай та бүхэнд тодруулан сануулах, сэрэмжлүүлэх энэ үүднээс дахин хүн төрөлтөн гэдэг энэ эрхэм дээд язгуурын энэ төрлийгөө дахин сэтвчлэн авч ярьж байгаа. Энэ 3 нэвтрүүлэг үргэлжилж байгаа. За өнөөдрийн нэвтрүүлэг мэдхүй нэвтрүүлэг байгаа. Мэдхүй нэвтрүүлэг хүн төрлийн талаарх асуудлыг хөндөхдөө уламжлал болсон ихс дээдэс мэрэгдүүдийн айлдгсан айлдваруудаас ном хэлбэрийг байдлаар нь сөхөж та бүхэнд танилцуулаад түүнд нь хүн ертөнцийн үүднээс тайлбар хийдэг. Энэ уламжлалаараа та бүхэнтэйгээ энэ мэдхүй нэвтрүүлгээр 2 ном бэлдсэн ингээ байж байна. За түрүүчийн нэвтрүүлгээр хүмүүн заяа төвний үнцний тухай ярьсан. Тэгээд энэ сүнс маань өөрөө өлгийтэй чигээрээ явчих үедээ гэдэг анхааруулга сануулгыг та бүхэнд дамжуулаад ингээд нэвтрүүлэг дууссан байгаа. Энэ утгаа жаахан дахин тодруулж жаахан дэлгэрүүлье. Хүмүүн заяа гэдэг нь бидний хэн нэгэн төдий буюу би гэдэг өөрийгөө бодож буй тэр үзэл санааны төвшөнд яригдах хэмжээнд байгаад дуусах ёсгүй гэдэг энэ сануулга буюу тодтголыг та бүхэнд дамжуулж хэлсэн нь юуны учир вэ гэхээр хүмүүн бид ихэнх цаг хугацааг хүмүүсийн дунд өнгөрүүлэхдээ бид хүмүүсийн нэгэн эд эс болон хувирах ийм хандлагад илүү их цаг нараа бардаг. Энийг анхаарч үзээч. Эн чинь жинхэнэ хөгжлийн чиг хандлагад сөрөг нөлөөтэй болж орхиод байна шүү. Энийг сануулсан хэлбэр. Тэр нь бид хүмүүсийн дунд хүн байх энэ боломжийг алддаг гэсэн үг. Хүмүүс дотор хүн байх боломжоо алдчихдаг. Тийм учраас бид хүмүүсээс хүн болон төгөлдрж энэ хугацааныг нэлээд сайн тодорхой өөрийн мэдлэг, мэдээлэл, ойлголт болгон авах ёстой. Ийм тухай яриа болсон байгаа. Хэн нэгэн гэдэг нь өөрөө дотоод ертөнцийн эзлэгдэн буй сэр цэхэрээгүй байгаа хүнийг тодорхойлж хэлж байгаа. Сэр цэхэрээгүй болохоос биш. Тэр хүн биш гэсэн үг биш, тийм ээ. Хүн биш гэж хэлсэн биш. Гэхдээ хүний мөн чанартай хүрээгүй байна гэсэн үгийг хэлж түүгээр дамжуулан сэр цэхэрээгүй тухай унтаж буй тухай ингэж хэн нэгэн нь унтаж байна. Ягаад гэвэл дотоод ертөнцийн эзлэгдэн буй учраас энэ сэрэх боломжоор хангагддаг байна гэж. Гадаад ертөнцид мөн хүмүүсийн дунд байгаад тэгээд иргэн байж явахдаа бид сэр цэхэрэг боломжийг бараг алддаг шүү гэж ингэж сануулж хэлж байна. Хүн ертөнцид бид жинхэнэ хөгжиж тэндээ бид хүний мах биеинд зорж ирсэн сүнснийхээ хэргийг бүтээх ийм учиртай. Гэтэл бид нэр хүн ертөнцөө огт нээхгүй буюу сүнсээ өлгийтэй чигээр нь байлгасаар байгаад энэ насаа дуусгах болчиход байдаг. Энэ хэлбэр буюу энэ амьдралын хэм маяг нь бидний нэг насандаа буюу одоо эхээс төрөөд энэ хорвоог орхих хүртлээр явж буй амьдралын 90-с дээш хувь нь
гадаад болон дотоод ертөнцийн таваргаж явсаар байгаа дуусах гад байна гэж. Ер нь ингэж дуусаад байна гэдгийг хэлсэн хэрэг. Хүн ертөнц буюу хүний төрөл гэдэг бол гайхамшигтай төрөл бөгөөд одоо хүмүүсийн нийт энэ гадаад ертөнцид амьдран буй хүмүүсийн дунд бол хүн ертөнц гэхээр одоо яг баригдаж харагдаж тэмтрэгдэхгүй юм болохоор нь байхгүй л гэж үзнэ. Тийм учраас энэ бол утгагүй худлаа зүйл гэж гадаад ертөнц юу шууд тэгж дүгнэдэг, ингэж ойлгуулдаг. Хэн нэгэн дотоод ертөнцтэй эзэн болж түүний тухай мэдээлэл мэдлэгээ цуцааруулж түүнийгээ өөрийн дотор боловсруулсны үндсэн дээр сая гадаад ертөнцийг алгасаад хүн ертөнцтэй нэвтрэн орох ийм л боломжтой. Заавал хин нэгнээс гадаад одоо дотоод ертөнцөөс гадаад ертөнц рүү ороод гадаад ертөнцөөс хүн ертөнц рүү орно гэсэн ойлголт бол байхгүй гэж түрүүчийн нэвтрүүлгээр ярьлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хоёр угаасаа биднийг төөрөгдүүлдэг буюу энэ төөрөгдлөөс үүдэлтэйгээр биднийг ухаан сэхэрээч гэсэн ийм ойлголт хичээл даалгаврыг бидэнд өгдөгөө гэж байна. Тэгэхээр гадаад ертөнцид баг боломжгүй, тийм ээ. Энэ бол хүний сэр цэхэрэх энэ үйл явцын тухайд бол хязгаарлагдмал. Хэн нэгэн бол боломжтой. Яагаад гэвэл тухайн сүнсийг агуулгач махан биед тодорхойлогдож буй хэн нэгэн. Тэгэхээр бид нар амьдарч байна гэдэг энэ ойлголтыг хэн нэгэн буюу түүний дотоод ертөнцийн үнэлэмжээр хийдэг үйл явц. Бид сэр цэхээрээ ингээ аажимда хүний мөн чанарыг ухаарад ирэхээр зэрэг бидний дотоод ертөнц нь өөрөө танигдж эхэлдэг буюу дотоод ертөнцөө бид нэр таньж эхлээд энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол би цаашаа дөнгөлөгцөөр байх юм байна. Цаашаа явж чадахгүй юм байна. Тийм учраас инх юм гээд дотроо ингээд одоо энэ дотоод ертөнц дотор чинь нийтдээ 7 үе шат байдаг. Түүнийхэн эхний 4 үе шат нь одоо бидний их одоо маш их шалгадаг, одоо харгалздаг, дөнгөлдөг, гинжилдэг ийм тогтолцоо байдаг гэдэг. Тэр нь одоо товчхон хэлчихэд бодол сэтгэл, сэтгэхүй, ухаан энэ 4 шалгуураар бид нар шалгагддаг. Тэгэхээр бид нар дотоод ертөнцийн энэ хүүхэд ахуйн насанд нь бүрэлдэн бий болоод оргилдөө хүрчдэг гэж ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ оргилд хүрчсэн дотоод ертөнцийг бид нар ухамсараар танихгүй бол ухаанаар таних гэдэг дийлэхгүй. Ухааныг дотоод ертөнц нь өөрөө эзэмшиж байдаг гэж ойлгох учиртай болдог учраас ухаанаар хичнээн ухаан зараад бид нар дотоод ертөнцийнхээ учрыг олж дотоод боловсралтай сэрүүн сэргийг нэгэн болж дөнгөхгүй. Энэ нь боломжгүй болж ингэж хувирдаг. Тэгэхээр янз бүрийн төвшний гэгэрлийн зам мөрөөр явагч түүгээр дамжин тодорхой тийм ухамсарын төлөв төвшнийг хүртэх тэр хүртэмжийг хүлээн авах хэмжээнд хүмүүс үзэгдэл юмстай харьцах энэ үйл явц нь явагдаад байх боловч нэгэн л хүмүүн заяанд ирсэн сүнс байгаа учраас тэр сүнсний хэрэгц буюу тодорхой нөлөөлөл нь хүний амьдралын тодорхой төвшөнд, тодорхой цаг хугацаанд үйлчлдэг. Энүүгээрээ дамжуулаад хүмүүс сэрэн цэхээ авдаг буюу тийм дотоод тийм оюунлаг хүртэмжийг хүртдэг. Ингээд сэр цэхэрсэн аястай болдог боловч дотоод ертөнцийнхээ учрыг олохгүй бол тэр сэр цэхэрэмжийн хүртэмж нь өөрөө аажимдаа унтрах, бөхөх ийм
одоо магадлал өндөртэй байдаг. Тийм учраас бид нэр заавал дотоод ертөнцөө эхэлж танихгүй бол тэр хүн ертөнцтэй амьдрах боломжгүй юм болчдөг. Хүмүүс одоо цаг үед ингээд сэр зэхэрсэн хүмүүс их олон болж тэгээд тэд нар маань ингээд бусаддаа бас ингээд нэмэр тус болох энэ мэгөөсөнгүй сайхан санааны үүднээс бусдыгаа урайлан дуудаж явж байгаа боловч тухайн урайлан дуудагч буюу тэр одоо инфлюенсер гэж ярьж байна. Одоо багшиг өөрөө төлөөлж багш болж байгаа тийм ээ. Одоо нэг өөрөө үлгэрлэн дагуулах ийм ажил хийж байгаа хүмүүс нь хүртэл өөрөө дотоод ертөнцтэйгээ хамт яваад байдаг. Энийг маш сайн ойлгохгүй бол тухайн сэрэмцэхээ авсан хүн тодорхой хэмжээний дараа ухамсарын түвшинд буцаад унтах магадлал өндөр байдаг. Тийм учраас дотоод ертөнцөө бид нар заавал дотоод боловсрлоор таньж дотроо бүрэн боловсрсон тийм хүн болон босч ирэх учиртай, гарч ирэх учиртай. Тийм тохиолдолд эхлээ заавал дотроо боловсрч байх хэрэгтэй. Заавал боловсрохгүй бол дотроо өөрийгөө боловсруулна гэсэн үг. Тэгэхээр дотоод ертөнц гэдэг энэ ертөнц чинь өөртөө ажиллах бүхэл бүтэн систем байна. Боловсролын систем. Дотоод ертөнц нь өөрөө боловсролын систем учраас тэр боловсролын системээр суралцаж хөгжих боломж нь өгөгдөөдөө байгаа. Түүгээр дамжаад бид дотоод боловсролыг эзэмших юм боломжтой. Гадаад боловсрол бол тэртээдрүү ойлгомжтой. Энэ гадаад ертөнцид тэртээдрүү бидэнд бэлгэлээд өгж байгаа юм шиг бидэнд дотоод боловсрол, гадаад боловсролыг бол бидэнд эзэмшүүлчихдэг. Бичиг үсэг сурах, мэргэжил мэдлэгтэй болох, ингээд нийгэмтэй харилцах, хууль зүйн эрх зүйн бүх тогтолцоонуудыг бүгдийг зохицуулаад өгсөн байна. Бидний дотор л юм болдоггүй. Бид дотроо эзэнгүй байдаг. Энийг их чухалчилж ойлгох. Ийм шаардлага угаасаа хүн нэг бүрт байдаг. Хэнийг ч алгасахгүй хүн нэг бүрт энэ шаардлага тулгагддаг. Энийг манай үзэгчид их сайн болгож дахин тонгоон дахин эргэцүүлэх шаардлагатай. Хэн нэгэн байна гэдэг нь өөрөө бидний хүмүүн заяаны хэрэг бүтэх анхдагч суур эхлэл нь болохоос биш. Энэ хэн нэгний боломжит төвшөнд хүн төрлийн буюу хүн ертөнцийн ахуй нээгдэхгүй гэдэг. Маш сайн тунган дахин эргэцүүлэн бодох юм шаардлагатай гэдгийг анхааруулan захиж хэлье. За ингээд уламжлал ёсоор дээдс мэрэгдүүдийнхээ ном судраас ингэж сөхөж та бүхэндээ танилцуулна. За энэ Агнестийн гэгээ цуврал. Эрхэм дуу хөрвүүлэгч Пүрмийн Бадрлын эмгтэгснэр үлэмжийн чанар хэмээх энэ Агнестийн гэгийн цувралын 3 дугаар цувралаас та бүхэндээ сөхөж танилцуулна. За энэ үлэмжийн чанар гэдэг бол Данзан Арвжа хотогтын дуулал тийм ээ. За энэ дуулал бүхий энэ одоо номноос та бүхэндээ Эрдэнэт хүний биеийг гэдэг энэ шүлгийг та бүхэндээ уншиж дуулгаад тэндээсээ маш задаргаагаа хийе. За Эрдэнэт хүний биеийг элтлэн эдэлж явавч эгэл сэтгэлээс салсангүй иймч муу заяа бол. Хүний нэгэн насаар
хүсэл эрдэмт шунаад ганцаар одохыг санахгүй гасланд сансрын жам бол өдөр шөнөд хуурцсаар өнгийн үзэгдлээр нөхчөөв энэ биеийг инхрийлсээр эцсийн сүнс үгээрв. За данцан гарч байгаа маань ингэж шүлгэлжээ. За эрдэнэт хүний биеийг олцоод түүнийг ингэж хамаа зам руу явах гэсэн санаа гаргаж ирж байна л да. Эрдэнэт хүний биеийг элтлэн эдэлж явавч. Тэгэн ингээд одоо манай нэвтрүүлгийн яриад байгаа тэр хин нэгэн чигээрэл байхын тухайд хэлжээ л да. Уг нь бол эрдэнэт хүний бие байгаад байдаг. Эрдэнэ агуулсан хүмүүний заяа байгаад байдаг. Тэгтэл түүнийг эдэлж хэрэгжилж явахаа мэдхээс биш. Түүний хэргийг гаргах тухайд санаа сэтэл байхгүй байна гэсэн ийм санаа эхний хоёр мөрөнд нь орж ирж байна л да. Тэгээ эрдэнэт хүний биеийг элтлэн эдэлж явавч. Эгэл сэтгэлээс салсангүй ийм л муу заяа бол. Тэгэхээр эгэл сэтгэл гэдэг маань нөгөө тэр сэр зөхөрөөгүй байдлын төлөв түүнтэй холбоотой тэр бусад нөгөө бөгөөд үр дагавар юм л ярьж байгаа хэрэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энд заавал энэ хүмүүн заяа гэдгийг тодтогч байгаагийн учир нь болохоор энэ угаасаа энэ дээдс мэрэгдүүд энэ их багш нар маань ингээд хилцсэн байдаг зүйл бөгөөд энэ давтан үеийн үед яригцаар л байдаг мөнхийн сэдэв болж хувирсан юм зүйл байгаад байна. Тэгэхээр манай үзэгчид нэг юм сайн анхаарах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр мянган зуунаар магадгүй саяын зуунаар энэ хүмүүн заяаны буюу хүн төрлийн энэ гайхамшигтын боломж бололцоог ерөөсөө ашигладаг үгүй. Ийм 90-100-нууд үеийн үед байсаар байсан бөгөөд энэ самсрын хүрдэнд эргэлцээр л байсан байна гэдгийг энэ дээдс мэрэгдүүд мөн үеийн үед хэлсээр байсан байдаг. Ведийн сударт мөн өгүүлдэг энэ гайхамшигт хүний төрөл ингэж өдөн татахгүй бол энэ бол намайг балчигтаа шигцээр зүйл тусд юм а гэдгийг хэлдэг. Дараа нь одоо Кришна бурхны үед шүү дээ. Кришна бурхны айлдвараар дараа нь одоо буддизм шашны гэдэг инхээр чинь 5000 гаруй жилийн өмнө ингээд түүнээс цаашх ингээд Дэвангарын үеийн тухай ярих юм бол тэр чинь мөнөө л яг энэ хүмүүн заяаны одоо энэ ширим цэхээ буюу түүний хүн ертөнцийн гайхамшигт болцоог ашиглаач л идэг сургамж санаануудыг өгдөг юм л гигантнууд байсан байдаг. Гигантнуудын учир зорилго нь ерөөсөө л ийм байдаг. Энийг л хэлэх гэдэг. Тэгтэл нөгөө нийгмийн тогтолцоо буюу хүмүүс гэдэг одоо хүний олон тоод хэлбэр нь өөрөө тухайн хин нэгэн хэмэх дотоод ертөнцтэй эзлэгдсэн тэр иргэнийг л өөдөн татаад байдаг. Хүн гэдэг язгуур тэр үн цэнийг нь ерөөсөө орхигдуулсан байдаг. Үеийн үед ийм байж ирсэн байна. Одоо ч ийм байсаар байна гэдгийг манай үзэгчид маш сайн болгоогоорой гэж би анхааруулж зориуд ингэж хэлж байгаа. Тэгээд эгэл сэтгэлээ салсангүй ийм л муу заяа бол. Их ойлгомжтой байна тийм ээ. Эгэл сэтгэлээ салахгүй байна. Тэгээд эгэл байсаар байгаад ингээд дуусч байна. Эдэ муу заяа гэж шогширж байгаа юм харамсал төрсөн юм шүлэг байна л да. Мөрөөд байна шүлэг хоёр мөр. Тэгэхээр эгэл сэтгэл гэдэг нь бидэнд хэн нэгэн байхад мань хэрэгтэй зүйл. Эгэл сайхан амьдралын, эгэл сайхан энэ зан заншлыг ялангуяа Монгол ахуйн зан заншлыг бид эгэл сайхнаар нь авч явах шиг сайхан юм байхгүй.
энийг ялгаж салгаж ухаардаг тийм ухаан бидэнд байгаа учраас бид нар энийг зүгээр сайхан ингээд чөлөөтэй юм ухаалагаар сайхан ингээд салгаад ялгаад ойлгочих хэрэгтэй. Тэгээд эгэл сэтгэлээ салсангүй гэхээр эгэл сэтгэлээ сална гэдэг чинь энэ одоо энэ ахуй амьдралаа үгүйсгэж байгаа юм шиг ойлгох тийм хандлага гарч иж болох байхгүй. Тийм учраас хэлж байгаа. Сануулж ийм биш шүү гэж. Тэгээ ийм ч муу заяа бол. Тэгээ ийм ч муу заяа бол гэдэг нь энэ хүмүүн заяагаа одоо гутаанд оромжилсан ийм амьдралаар амьдрсан байх шүү гэдэг ийм сануулгыг хэлж өгч штэ. Одоо энэ догшин ноён утагт байна. Тэгэхээр муу заяа биш юм шүү дээ. Уг нь бол гайхамшигт хүмүүн заяа. Энэ бол хэмжээшгүй их үн цэнтэй зүйлээ гэдэг. Энийг яагаад ийм муу заяанд урвуулчих вэ гэдгийг сануулж хэлж байна. Хүн ард минь ээ. Хүн минь ээ. Хин нэгэн бүү байгаад өгөөч. Хүн болоодохоо ч гэсэн ийм санааг хэлж яах гэсэн үг шүү дээ. Эхний дөрвөн мөр нь болохоор ийм ерөөхдөө ингээд маш том тодорхой хэлээд өгч байна. Уг нь эрдэнэт хүний биеийг олоод төрчихсөн байдаг. Эрдэнэт хүний биеийг нь элтэлсэн эдэлж яваач. Элтэл гэдэг нь одоо бүр хэмхэлж дуусна гэсэн үг шүү дээ. Одоо энэ чинь нөгөө одоо ямар л хэмжээ хязгаар гэдгийг тэр хүртэл л зур ингээд эмхэлж одоо хэмхэлж ямбитл нь одоо эдэлж хэрэгэлсэн гэсэн үг. Бүр эцэстэн тултлан гэсэн үг байхгүй юу? Ингэсэн байж, ингэж явсан байж, эгэл сэтгэлээ салсангүй ийм л муу заяа бол. Одоо яг үеийн үед байсан тэр одоо ухамсар сэхээгүй байгаа энэ төлөв байдлыг буюу хэн нэгний энэ байгаа байдлыг л тоочин хэлж байна. Тэд муу заяа бол гэж. Ийм л муу заяа бол. Ийм байх ёсгүй гэдгийг хэлж штэ тийм ээ. Ийм байх ёсгүй шүү дээ. Ийм заяатай биш гэдэг. Ингэж хэлж өгч байгаа. За дараагийн хүний нэгэн насаар хүсэл эрдэмт шунаад хүний нэгэн насаар хүсэл эрдэмт шунаад хүний нэгэн нас гэдэг маань хүмүүн заяаны төгөлдөр чанарын тухай ойлголтын хүрээнд бол маш ховор бөгөөд тэгээд маш богино настай гэж үзсэн тийм ээ. Энэ бол одоо хүний нэгэн нас гэдэг бол хэргийг гаргаж чадвал хэмжээшгүй галвыг туулах ийм их ухамсарт ахуйн өндөр хэмжээст хүрэх юм боломж үгүй ийм нас. Үүнийг хэрийг бүтээж чадахгүй өнгөрвөөс тэр одоо элтэлт нь эдэлж явуулч эгэл сэтгэлээ салахгүй гэдэг. Энэ дөнгөндөө буюу энэ дотоод ертөнцийнхөө дөнгөнд атгаатай хിവэрэ байсан энэ ойлголт болоод үлдчихнэ гэж. Тэгэхээр хүний нэгэн нас гэдэг нь тийм сэрэмцгээтэй ухамсарлаг авч явбаас төрөчийн нөтрөлөөр яасан тэр хэмжээшгүй орчлон даяарын төвөн тархсан тэр хэмжээс тэр ханцж харцнаа гэж. Бид нар бүхэл бүтэн оршихуйн төлөөлөл. Энэ утгаараа бид нар ямар ч одоо өндөр ухамсарын төвшөнд хүрэх боломжтой ийм хүний нас. Тэгэхээр хүний нэгэн нас сүнс биднийг сонгож ирээд энд хэрэгэ бүтээх гэж байтал өмнөр нь хэн нэгэн орж ирээд би энэ байна, би байна, би тийж, би ингэж боддог хүн, миний хаар бол ийм, би тийм хүн биш, би ингэдэг хүн, би тэгнэ ингэ. Нөгөө бие үжлэг гэдэг юм нь хэтэрхий олон салаалаад олон хэлбэрт ингээд шилжчихээр
түүнийг аль нь бий вэ гэдгийг олохоо болоод төөрөл. Энэ нь дотоод ертөнцийн хийдэг хичээл. Дотоод ертөнцийн ийм хичээлийг хийлгдэг бид нэр. Тэгэхээр бид нар тэрийг олон болсон биегээ бүгдийг цуглуулж авах гэсээр байтал юм сурна. Юм сураад энэ чи юм учиртай байна гэд ойлгох чадчихлаа бид нар хөгшөрцөн байдаг. Тэгээд зөлгөө ийм байсан байх шүү дээ гэд ойлгох тогон зөргөл бид үхээд өгдөг. Ингэж нэгэн насыг дуусгаж болохгүй гэж ингэж сануулж хэлж байгаа. 80 хотогт данзан арвж байгаа энэ хайлан дуулсан юм чөлөг нь эхний 2 дахь мөрөн дээрээс эхлэл ингэж ойлгомжтой болоод ирж байна. Хүний нэгэн насаар хүсэл эрдэмт шунаваас шунаад ганцаар одохыг санахгүй гаслант самсрын жам бол. Хүсэл эрдэмт шунаад. Одоо хүслийн хараас л явж гэнэ гэсэн үг тийм үү? Бид нар хүслийн хараас явна гэдэг энэ зүйл маань өөрөө энэ дотоод ертөнцтэй хамаатай зүйл. Дотоод ертөнц нь өөрөө дотоод ертөнцийн сэтгэлийн ертөнц буюу сэтгэлийн тэр төлөвт нь хүсэл хамаардаг. Сэтгэлээс хүсэл үүсдэг. Тэгээд тэр сэтгэл явармаа нэгэн зүйлийг авах, хүрэх, очих, сурах, мэдэх энэ хүсэл маш тодорхой ингэж тодорхой хүний дотор байр сууриа эзлэхэд тэр нь сэтгэхүй болон говьдог буюу сэтгэхгүй тэр хүслийг баталгаажуулдаг буюу одоо түүний эрхийг олгодог. Одоо нэг тийм тамга дарддаг яам тамгын газар шиг. Тэгэнгүүт тэр баталгаатай болсон үйлийг заавал хийн гэж зүтгэдэг ийм сэтгэлийн хараад ийм болж хуурдаг. Тэгэхээр энэ хүсэлт эрдэмт шунаад гэж шунал болж хуурдаг. Нэгэн нас гэдэг нь өөрөө юу билээ гэдгийг бид нар боддгоо мэддгөө юм шиг явдаг учраас энэ хүсэл эрдэмт шунаад хэмжээ хязгааргүй яваад өгдөг. Тэгэхээр нөгөө хүслийн араас одно гэж одоо энэ бурхан шашин буюу буддийн сургаалт байдаг энэ номлол нь хүнээ байна шүү гэсэн үг. Хүн байхаа болчих шүү. Тэгэхээр нөгөө хүний нэгэн насаар амьдрах байтал хэн нэгний өдөр тутмын амьдралаар амьдсан болж хуурдагдаад тэгэд нэгэн насаа нэг мэдхэд өрн таран хийгээд саяын хэлсэн тэр нас барах болчдөг. Нэгэнд оройтсон байдаг. Уг нь бол ойлгодог. Нас ахаад эргээр хүн ойлгодог. Ойлголтын түвшинд л хүрдэг. Тэрнээс биш тэрийг мэдрээд, ухаарад, таниад, ухамсарлах энэ боломжууд нь олддог. Тийм нас хүрдэггүй гэсэн. Тэгэхээр нэгэн нас гэдэг ямар чухал вэ гэдгийг энд онцгойлон ингэж дурдж хэлж байгаа юм. Тэгээд ганцаар одохыг санахгүй гаслант самсрын жам бол. Тэгэхээр нөгөө ганц тоод гэдэг энэ хэрэгжилтээр бид нар заавал хүн ертөнцтэй амьдрах тэгээд хүн ертөнцтэй амьдарч байж бид нар сая тэндээс хүний хэрэг бүтэх энэ бүх хөгжлийгөө одоо өөрийн өдөр төмж буюу сүнснийхээ хамтаар энийг явуулна гэдэг энэ ойлголт чинь ганц тод хөгжлөөр бий болоод дараа нь хавь өөрийнхөө бүгдэнд хэрэг тусдаа нөлөөлнө, үлгэр дуурайл болно гэж ингэж хэлээд байгаа тийм ээ. Тэгтэл нөгөө ганцаар одохыг санахгүй гэж байгаа нь болохоор нөгөө ганц тодоор хөгжөө тэгээд зүнстэйгээ хамт ингээд хүн ертөнцтэй амьдраад ингээд хүний төрлийн хэрэгэ бүтээсэн тохиолдолд нөгөө сүнсэн доторх ухамсарт ахуйда өөрийн тэр ухамсартайгаар шингэн одож сүнс болон хоёрч ингээд нөгөө ганц гэдэг чанараараа явна л гэсэн санаа. Гэтэл нөгөө бид нар олуулаа хүмүүс бөөнөр гаргаас хөдөлтөж ягаад ингээд явцдаг, суралцдаг, ингээд хөгждөг. Энэ
нийгмийн тогтолцоогоор адилтгаж бодоод байгаа учраас бид нар энэ ганцаар одохыг санахгүй байна гэсээр огт санахгүй сэрэхгүй л мэдрэхгүй байсаар байгаа. Энэ насыг дуусгах гад байдаг юм аа гэж ингэж хэлээд байна тийм үү. Тэгэхэд гаслан самсрын жам бол. Тэгэхээр энэ буддийн сургаалд номлодог энэ цэцэн мэрэгэн сургаал нь юу гэхээр самсрын хүрдэн байна. Энэ бол ээлжлэн одоо ухамсарын дороотолд байх тухайн сүнсний дахин төрөл авах энэ хүрдний энэ заяаг самсрын хүрдэн гэж нэрлэдэг. Энэ гаслан самсрын жам бол гэдэг маань өөрөө тэр одоо дахин төрөл авахын гаслантай хүсвэшгүй ийм төрлийг л буюу энэ заяаг бид нар дахин эдлэх ийм болоод байдаг юм а. Тийм учраас энэ самсрын хүрдний жамыг гэтлээжээ гэсэн ийм л санаагаар энэ дөрвөн мөрт гараад ирж байгаа юм л та. Тэгэхээр тэр Эрдэнэ түүний биеийг бүл тоогоод дараа нэг насаа бүр улан дагшигчлээ гэж ингэж сануулсан хэлж байна. За өдөр шөнөд хуурцаар өнгийн үзэгдлэр нөхчөө энэ биеийг инхрийлсээр эцсийн сүнс үгүйрэв. Өдөр шөнөд хуурцаар энэ нөгөө дотоод ертөнцийн чинь биднийг хин нэгэн байлгадаг энэ чанараараа болохоор хураад л байдаг. Бид нар ингээл өдөр тутмынхаа амьдрал хуурдагдал цаг хугацааны хэмжээст байгаагаа мартан л яваад байдаг тийм үү. Энэ нь өдөр шөнөд хуурцаар өнгийн үзэгдлэр нөхчөө. Хууртж байгаа юм чинь түүнийг даган баясна. Даган баясж байгаа болохоор нөгөө нэг үн цэнтэй хүн төрөл, үн цэнтэй нэг нас чинь хорогдоод байгааг үл анзаардаг гэсэн үг. Тэгэхээр үл анзаарах энэ сэрэмжгүй байдал чинь улам л лавшраад мунхаг төлөв рүүгээ улам л унтаа байдал руугаа улам л хороод байна л гэсэн санааг хэлж байгаа шүү дээ. Өдөр шөнөд хуурцаар өнгийн үзэгдлэр нөхчөө. Энэ мөн хайран байна гэдгийг хэлж байна тийм ээ. Ингэж нөхчөөж болохгүй. Ингэж сэрүүн сэргийг энэ төлөв байдлаа ингэж халахж болохгүй. Одоо энэ нойр энэ мунхаг байдлын энэ нойроор халахж болохгүй. Энэ биеийг инхрийлсээр эцсийн сүнс үгүйрэв. Махан бие буюу хэн нэгэн. Одоо энэ хэн нэгний дотоод ертөнц иргэн гадаад ертөнц хоёр чинь өөрөө махан биений 100% эзэмшил. Гадаад ертөнц нь бүр өмч болгоод авчдаг. Дотоод ертөнц нь эзэмшил болгоод өөрөө удирддаг. Тэгэхээр бид нар хэн нэгэн байгаа тохиолдолд дотоод ертөнцтэй удирдуулсаар байдаг гэдэг нь ийм учиртай. Гадаад ертөнц нь тухайн таны овог нэр, удам судар, үг төвхтэй орших хаяг адартай хамт өмчлөөд авчдаг. Энэ чинь махан бие. Гадаад ертөнцийн таны махан биеийг дотоод ертөнцийн таны дотоод сэрэмж, сэхээ, самбаа авах тэр бодол, сэтгэл, сэтгэхүй, ухаан гэсэн үзэгдэж харагддаг махан биений дотор байх тэр махан биеийг хөдөлгөгч дотоод эрчим хүчийг нь өдөрдөг нь дотоод ертөнц. Махан бие бол гадаад махан бие чинь буюу гадаад ертөнц нь болохоор махан бие буюу энэ үзэгдэж харагдаж буй энэ тавар шиг өдөрдөг. Тэгэхээр энэ хоёр нийлээд энэ данзан хариуж байгаа хэлж байгаагаар энэ биеийг инхрийлсээр гэж байгаа.
Тэгэхээр энэ би гэдэг нь одоо бидний ярьж байгаа хоёр төлөвт байна да. Нэг нь эрг, нэг нь хийн нэг. Тэгэхээр дотоод ертөнц, гадаад ертөнц хоёулаа биднийг яадаг байх нь. Энэ биеийг инхрийлээд бай. Инхрийлээд байх юм бол инхрээсээр байх юм бол таас жаргалтай, тэгээд мөнгөтэй, тэгээд сайн сайхан ад жаргалтай амар тушин амьдрна өө. Өхөн хөхтэй сайхан амьдрна гэдэг. Гэтэл бид нар өхөн гэдгийг мэддэг. Өхтлээ би ямар ч байсан ад жаргалтай, ямар ч байсан хөл одоо юг идлээд аваад тэгээд дуусах юм уусах гэсэн юм санаа бидний мөнхөг сэтгэл угаасаа төрдөг. Тэгэхэд энэ биеийг инхрийлсээр эцсийн сүнс өгөр нөгөө амчин чухал болохоос биш та нарын махан бие чинь өхөд үлдэн шүү, өргөдөд үлдэн шүү дээ. Энэ амчин чухал гэдгийг энд далд утгаараа хэлж байна тийм үү? Ам хаана гэдэг? Сүнсэнд байдаг тийм үү? Сүнстэй хамт ам оршин. Тэгэхээр сүнс таны биед буюу махан биед ирж таныг ам оруулсан болохоос биш та өөрөө угаасаа амьд байдаг биш. Тэгэхээр энэ үнц нь ямар вэ гэдгийг ер нь бол ухаад сайн бодоход их тодорхой ойлгогдно л доо. Энэ биеийг инхрийлсээр эцсийн сүнс өгөөрэй. Ингэж амьдарч болохгүй хүмүүсээ энийг шууд хэлж өгч байгаа. Манай нэвтрүүлгийн гол утга санаа нь болохоор бид нэр одоо сэрэм сэхэтэй байхын тухайд яахын их ингээд зөндөө юм ярьсан одоо өмнөх нэвтрүүлгүүдээр одоо бид нар маш богино хугацаанд буюу одоо 2026 оны 6 сарын хугацаанд хийх нэвтрүүлгээр төлхөө нэлээд тодорхой ойлголтуудыг шууд утгаар нь шууд дамжуулъя гэж ингэж шийдвэртэй явж байгаа. Тэгэхээр эцсийн сүнс өгөөрөв гэдэг энэ үгэн дээр анхаарал тавих шаардлага яагаад тийм учиртай болж байгаа юм бэ гэхээр таны амьд байгаагийн чинь утга учир шүү гэдэг шууд утга. Та амьд байгаа бол энэ бол хүн төрлийн хэрэг бүтэх, түүний учир утгыг олох ийм л зориулттайгаар энэ амийг үрэн даран хийн шүү. Хэрэг үрэн даран хийх гээд байгаа бол тэгж өрн даран хийн. Тэрнээс биш энэ хүсэл эрдэмт шунаад ганцаар одохыг санахгүй гаслан самсан жам бол гэж. Ингэж одохгүй шүү, ингэж явахгүй шүү гэдгийг хэлж байгаа гэсэн үг байна. Тэг байнга л хэлдэг, хэлээд л байдаг. Энийг ойлгох төвшөнд орхиод л яваад байдаг. Ингээд сонсч чинь тийм үү. Ингээд одоо энэ догшин ноён утагт маань догшин л ярьдаг хүн. Догшин хэлдэг хүн. Өдөр шөнөд хуурцаар өнгийн үзэгдлэр нөгчөөв. Энэ биеийг инхрийлсээр эцсийн сүнс өгөөрөв. Гэт тухайдаа бол нэлээд тийм ширүүн хэлжсэн л байж таарна. Тэгээд ингээд хэлээд байхад ухаарахгүй юм бол хогчин шүү гэж байгаа. Тэгтэл нөгөө бид эхлээд сонсдог энэ сургаалыг тийм ээ. Сонсоод одоо манай нэвтрүүлгийн ярьж байгаа энэ учирлан тайлбарлах энэ хөөрнөл нэвтрүүлгийг та бүхэн сонсоод тэгээд боддог. Тэнгүүд таны мэдлэг болчихдог. Мэдлэг болоод тэгээд нэг тийм ухаантай юм ярьсан шүү гэд ингээд за тэгвэл тэр чинь ингээд ийм учраас ийм байгаа юм байна. Энэ нь болохоор ийм биш. Ийм учраас ингэж байгаа юм байна гэд нэг ийм ойлголт төвшөнд өгчдөг. Тэгээд ингээ ойлгочод болчлоо гэж боддог юм л дутуу бид нэр суралцдаг гэсэн үг. Тэгэхээр гүйцэд суралцдагын тухайд энэ дотоод ертөнцөө таних дотоод боловсралтай бол гэдэг. Тэгээ босч ир гэдэг. Бити хэвтэй байдалтай байгаад дээ. Ингээ босч ир. Аажин босч ир. Тэгэхэд энэго эцсийн сүнс өгөөрөв. Энэ амин чанар чинь өгөөрөхгүй тухайд
таны мэдэл байна шүү гэсэн энэ ухагтхууныг ойлголт болоо зогсоох биш. Цаашаа мэдрэх хэрэгтэй. Энэ мэдрэмж нь өөрөө эхлээд сонсно, мэднэ, ойлгоно, мэдрэн, ухаарна гэдэг ингээд ийм 5 төвшнийг туулдаг. Энэ хүн ертөнцийн энэ гүний гүнээс энэ тайлбарлал гараад ирэхээр энэ асуудал угаасаа яригадаад эхэлдэг. Яг тэгвэл эдгээр нь өөрөө хүн ертөнцтэй хамаарна. Яг тэгвэл эдгээр нь өөрөө бодит бос. Тэгэхээр нөгөө энэ сонсож байгааг боловсруулад, мэдлэг болгоод, боловсруулад, ойлголт болгоод, боловсруулад, мэдрэмж болгож аваад, боловсруулад түүнийг ухаарна гэдэг маань өөрөө бидний дотор ухаан сэхэтэй байнгын энэ өөрийнхөө энэ үнцэн орчсон амин чанар дээр байнгын доктортой түүнтэйг нэг байгаа чи гэсэн юм сануулга сэрэмжийг өгч байгаа хэлбэр. Тэгэхээр энэ эцсийн сүнс өгөөрөв гэдгийг буюу энэ биеийг инхрийлсээр эцсийн сүнс өгөөрөв гэдэг маань бид нар бодож боловсруулах энэ чадамжаа бид нар зөв зөвлөлд хэрэглэх буюу ашиглах түүнийг эзэмших ёстой байгаа юм. Тэгэхгүй болохоор бид нар дандаа өдөр тутмын үйл ажиллагаа тэгээд нөгөө өдрөв шөнө хуурцаар өнгийн үзэгдлээр нөхчөө гэдэг энэ хайрын цагийг ярин болгож хаяад байгаа. Ийм шал дэмий цаг үрсэн юмар бид нар өдөр хоногийг өнгөрөөдөг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр байнгын амин чанартайгаа нэг байж үн цэнэ өндөр төрөв. Тэгээд өөрийгөө аргад битээ өөрийгөө шөөмжил, битээ өөрийгөө зэмэл, өөрийгөө уучил. Тэгээд өөрийгөө аргад инхрийл. Эн чинь дотор болох зүйл чинь. Гаднаад та яаж шийж болно тийм үү? Ялангуяа эрчүүд бол өөрийгөө инхрийлэх, өөрийгөө аргадах тал дээр бол мэдээж ямар ч үйлдэл хийхгүй. Гэхдээ дотроо бид болно. Дотроо тэгж болдог. Энэ үйлийг хийгээд өгөөч гэж байгаа. Тэгэхээр нөгөө ойлголт болоод ойлгож байгаа. Энэ чинь харилцаанд хэрэгтэй зүйл. Жишээ нь одоо ингээд за чи ингээд ийм хэв зөрчил гаргасан байна. Одоо энийг ойлгож байна. Ёстой ойлгож байна. Би ёстой буруу юм хийсэн. Яг тэгвэл би төдийн ийм хуулийг ингэж зөрчсөн. Тэгэхээр одоо би энийг одоо ёстой сайн ойлгож авлаа. Дахин би эзэж энэ хуулийг зөрчихгүй. Энэ бол ойлгомжтой зүйл тийм. Энэ бол ойлголт. Ойлголтын хэмжээнд ингэж болоо. Энэ бол нийгмийн харилцаанд бидний бие биентэйгээ харилцахад хэрэгэлдэг энэ хэрэглүүр нь ойлголтын төвшин. Хүний заяа цэцэглэн хөгжөхөд ойлголт бол эхлээчгүй байгаа төлөв. Тэгэхээр бид нар ойлголтыг мэдрэмж болгож буюу одоо эн чинь задрагатай яриул ийм л юм байгаа юм л да. Сонссно гэж байгаа. Тэгээ сонсонгууд ингээд тэр сонссон зүйл тийм ээ. Сонссон зүйл ингээд боловсрогдоход тэр нь сонсох ахуй болж байгаа. Одоо жишээ нь та нэг аялгау нэг дуу сонссон байлаа гэхэд тэр сонссон дуу чинь ингээд таны дотор бодогдоод тэгээд гоё дуу шүү, нэг үнэн үхтэй дуу шүү гэж ингээд бодоод байхаар таны болчихно. Тэгээ та ингээд тэр дуу хөгжим хаач яваагүй байхад дотроо та түүнийг сонсч болдог. Энэ нь сонсох ахуй болж дэлгэрж байгаа хэлбэр байгаа байхгүй. Тэгээ энэ сонсох ахуй нь мэдлэг болдог. Тэгээд тэр мэдлэг нь одоо чинь тэр дуун дээр ярихад тэр дууны үг нь мөн зөв үнэн үгтэй дуу шүү гэдэг. Тэгэнгүүт тэр дууны үгийг та мэдчихээн гэсэн үг тийм үү? Мэдлэг болгон түүнийг өөртөө авна. Тэгээд тэр мэдлэгийг та дотроо боловсруулаад ахаар мэдэх ахуй болдог. Энэ мэдэх ахуй нь мэдхүй гэж хэлэгддэг өнөөдрийн манай нэвтрүүлгээр явагдаж байгаа нэвтрүүлгийн нэр шиг энэ мэдэх ахуй болдог. Тэгэхээр мэдхүй бол мэдээж юм болдог зүйл гэсэн үг. Тэгэхээр энэ мэдээж юм болдог зүйлээр бид сая яадаг байх нь
ойлголтыг бий болгодог. Энэ ойлголт нь дотроо боловсрч иж ойлголтыг тэгээд орхичвол бид нар зүгээр нийгмийн харилцаанд байдаг ойлгож ойлголоо ойлгосоо гэд болдог шиг орхигдно. Тэгэхээр ойлголтыг бид нар боловсруулах хэрэгтэй. Ойлголтыг дотроо боловсруулад байхаар энэ нь ойлгох ахуй болж гарч байна. Тэгэхээр энэ ойлгох ахуй нь нэгэнт боловсрсон ойлгох ахуй мэдрэхүй хүлээн авдаг. Мэдрэмжийг хүлээж авна. Одоо жишээ нь ингээд тэр дуу хөгжимтэй холбоотой нэг ямар нэгэн явж байтал ингээд бүр ойлгоцсон тэр бүр ингээд ойлгох ахуй болоод ингээд тэр дуу хөгжимтэй хамт ингээд яг тэр дуу хөгжимтэй адилхан тэр нэг уул усны тухай юм гараад ингээд тэр хөдөө очиод уул усан дээр очиод ингээд яг тэр мэдрэмж орж ирнэ. Яг тэр дууны тухай мэдрэмж. Яг энэ дууны үгэн дээр байсан тэр орчинд би ирсэн байж тээ гэдэг юм. Энэ бол мэдрэмж. Тэр мэдрэмжээ ингээд боловсруулнаа да хүн. Тэр мэдрэмжээ боловсруулаад тэр 100 цаг байж. Тэгээд одоо энэ өвөл цаг ингээд өдийд ингээд гэртээ сууж байгаад тэр дууны тухай тэгээд тэр сайхан байгалийн тухай ингээд тэр уул ус зогсчихсэн гэж ихтэй ингээд бодох. Тэр чинь чам дахиад яг дотроос чинь яг тэр дуутаа тэр дүрстэйгээ ингээд таны дотор ингээд ургаал ингээд үжигдээл бүр яг кино шиг ингэж харагдана тийм үү? Бид ингэдэг. Энийг бол мэдрэх ахуй болж байгаа. Энэ мэдрэх ахуй нь мэдрэхүй. Хүний мэдрэхүй. Энэ мэдрэхүй нь ухаарлыг бий болгодог. Ийм дистрата үйл явц болдог. За яг дотоод ертөнцийн тухай ярихаар энэ дотоод ертөнцийн хүн ертөнцийн тухай нэлийн задаргаа ярихаар энэ өшөө задраад яригадаад явна. За цагийнхаа 3 4 мөртөг дахиад уншаадах юм. Эрдэнэт хүний биеийг элтлэн эдэлж явавч эгэл сэтгэлээр салсангүй ийм л муу заяа бол. Хүний нэгэн насаар хүсэл эрдэмт шунаад ганцаар отохыг санахгүй гасланд сансрын жам бол. Өдөр шүнд хуурцсаар өнгийн үзэгдлэр нөхчөв. Энэ биеийг инхрийлсээр эцсийн сүнс үгээрөв. Энэ биеийг бидний инхрийлэхээр мэддэг гэдгийг та бүхэн шууд хүлээгээд авчих нь тийм ээ. Энэ хүлээн зөвшөөрч гэнэ. За хүлээж авахгүй гэж болно. Хүлээн зөвшөөр энэ бол тэгдэг тийм. Бид нар дуртай тургууд нөгөө нэг төрөний нэвтрүүлгээр ярьсан нялх хөхөд төрөөл тэгээд нөгөө таавуу мэдрэмжийг хүртэн тэр хүртэмжээрээ асан туршдаа дуртай тургуугаар ялгамжаатай явна гэд ярьсан. Яг түүгээрээ бид нар явдаг. Энэ биеийг инхрийлэхээр бидний бодоод идэх тийм ээ. За тэгэл жаргалтай тайван амгалан тэгээд одоо тавтаа тухтай орчин нөхцөл тэгээд идэж хоолоор одоо хамгийн сайныг нь л одоо идэн уун тэгэл одоо өмсөн зүүн тэгээд явн суун үзүүлэн харуулна. Инхээр нөгөө энэ инхрийлүүлсэн бие чинь яадаг лээ муу зон сурчдаг. Тэгээд муу зон сурна гэдэг нь одоо нөгөө эдэж шууш тав тухтай байдал ингээд хөдөлгөөнд нь хорчдөг. Тэгэхээр муу зондоо ингээд дасгаар нөгөө хүмүүний махан бие нь зүй бусаар таргалаад эхэлдэг, хөгшрөөд эхэлдэг, өвчлөөд эхэлдэг. Тэгээд эмдэг томлог гэл ингээд янз бүрийн нөгөөдхөө л янзлах гал инхрийлэх гэл яваад байдаг. Ерөөсөө энэ биеийг инхрийлсээр эцсийн сүнс өгөөрөв. Ийм л юм болдог. Тэгэхээр ухаалаг одоо түрүү ясан тэр ухааны төвшөнд хүрээд ухаалаг байж бид нар энэ бүхний чинь
ялган салгана. Ухааны төвшөнд хүртэл ингэж л явна бид. Тэгээ ухаалагаас бид нар ухаалаг төвшөндөө хүрдэггүй байх нь шүү дээ. Мэдээд ойлгоод тэгэл болцдог. Болцдог. Тэгэл цаана мэдрэнхүй сонсоод мэдээд болцдог бараг те. Тэгээ ойлгоод ойлгоцсон гэдэг. Ойлголтод хүрэхтэй өгөөд тэгэл бүх юм болцсон. Ийм болоод байдаг. Тэгэнгүүт цаана нь мэдрэх, ухаарах гэсэн хоёр бүр агуу том ийм боломж бидний дотоод ертөнцийн төвшөнд байж идэг. Дотоод ертөнцийн төвшөнд бид ухаарлын асар өндөр төвшөнд хүрэх боломжтой. Энэ ухаарлын асар өндөр төвшнөөр одоо энэ шинжлэх ухааны маш олон салбар төрлөөд ингээд хөгжөөд байгаа. Чи ухааны төвшөнд л болоод байгаа. Оюуны төвшөнд бол энэ шинжлэх ухаан бол гацна. Оюуны төвшөнд шинжлэх ухаан хүрэхгүй боломжгүй. Тэгэхээр бид нар ядаж ухаалаг баймаар байгаа гэж байгаа юм тийм үү? Тэгэхгүй бол энэ биеэ инхрээсээр эцсийн сүнс өгөөрөх ийм жам бус ийм төөрөг тавиланг бид нар туулах болчиход байна шүү гэдгийг сануулад байгаа. Тэгээ энэ сануулгаар бид нар хүмүүн төрөл гэдэг энэ төрлийн бусад төрөлтнүүдээс ялгаатай гайхамшигт боломжийг нь тодтогч өгж штэ тийм үү. Энэ тодтгол нь та бүхэнд ойлгомжтой бууж байгаа. Тэгээд та хүлээн зөвшөөрж байгаа. Тэгээд болчихгүй шүү гэж тийм ээ. Та мэдж авлаа, сонслоо, мэдлээ. Ингээд болохгүй шүү. Нэг боловсруулах шүү гэж байгаа юм тийм ээ. Тэг боловсруулдаг зүйл нь таны дотор чимээгүй, үзэгдэхгүй, харагдахгүй, тэмдрэгдэхгүй, баригдахгүй явагдана. Тэгэхээр за нөгөө үзэгддэггүй, харагддаггүй, баригддаггүй зүйлтэй ажиллах энэ үйл ажиллагаа нь та өөрийгөө аргадаж, та өөрийгөө хүмүүн заяа гэж өөд нь өргөснөөр тэр боломжтой болж ирнэ. Энэ нь төрөжийн нэвтрүүлгээр хийсэн тэр сэрэмж цэхээний чинь эхлэл болж өгнө шүү гэж. Тэгэхээр та хэн байгаа чинь чухал биш шүү гэдэг юм тийм үү? Та ямар замналаар одоо явж байгаа чинь буюу ямар нүүл хилэнцтэй буюу аюутай чинь энэнд хамаагүй гэж байна. Та хүн төрөлтөн байгаа чинь чухал гэж байна тийм үү? Тэгээд энэ гадна талд болох гэж зүтгэдэг мөнх бусын энэ үйл энэ хэцүү энэ чаргууцалтантай энэ үйлийг төрж орхиод хэсэг хугацаанд доторх үл үзэгдэн, үл баригдан, үл тэмдрэгддэг энэ зүйлтэйг очроо олоодохооч гэж байна. Тэгэхээр энэ үл баригддаг, үл тэмдрэгддэг боловч энэ бол үнэн зүйл тийм ээ. Энэ бол үнэн зүйл. Бид амьгүй болчдөг. Амьгүй болж байгаа хүнийг бид нас орлаа гэдэг. Бурхан боллоо гэдэг. Тэнгэртэй аллаа гэдэг. Тэгэхэд бид амьд байх гэдэг энэ үн цэнийг өргөх ёстой болно доо. Бид нас орсон хойно өргөх тухай асуудал байхгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүн заяа гэдэг бол ийм үн цэнтэй байх нэ. Энэ үн цэнийг өдөр тутмын энэ өдөр шөнд хууртаад өнгийн үзэгдлээр нөхчөөж гэдэг энэ догшин ноён утга данзан арвж жовган хэлсэн энэ үгээр бүү өнгөрүүлээч. Энэ хайрын цаг хугацааг битгий ингэж нөхчөө гэжээ. Энэ нөхчөө гэдэг үг маань өөрөө өхүүл гэсэн үг шүү дээ. Цаад гүн утга нь нөхчин гэдэг маань өхөж өрүүд нь үрд байхгүй болно гэсэн санааны үднээс хэлж байгаа. Тэгэхээр энэ алтан боломжууд үрд биднээс алга болоод байна шүү дээ гэдгийг ойлгож үзээч гэсэн юм сануулга энэ догшин ноён утгт маань хурц ширүүнээр ч гэсэн даалт гүнээр ч гэсэн бидэнд дамжуулан үлдээсэн байна.
Энэ Монголын гайхамшигт Монгол угсаатан ийм дээдэс мэрэгэн ийм хүмүүн заяатан бидэнд айлдвараа айлдаж ингэж шүлэглэн үлдээснийг энэ Агнестийн гэгээн цувралын эмхэтхэн дуун хөрвүүлэгч Пүрэм Баатарлын эмхэтгснээр бид нар ингээд өдөөд хүртээд уншаад ойлгоод ухаарад мэдрээд ухамсарлаад танин барай сууж явах юм боломжтой байна. Хүмүүн заяа маш үнцэнтэй, маш өргөж явууштай ийм төрөл. Та бүхэн маань өөрөө хэн нэгэндээ бүү үнэмш хүмүүн заяатан буюу хүн төрөлтөн гэдэгтээ үнэмшиж өөрийгөө аргадан маш сайхан өргөж ир. Энийг та бүхнээс дахин хичээнгүйлэн хүсье. Ингээд энэ удаагийн мэдхүй нэвтрүүлэг өндөрлөж байна. Ноён догшин хөдөг данзан гарвж яваа энэ номлол сургаалыг та бүхэн олж авч өөрийнхөө гэрт залгаад байнгын уншиж сэрэм цэхээгээ хадгалж байхыг бас санал болгож байна. Анхаарлаа хандуулсан эрхэм үзэгчдэд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзъя. Түр баярлалаа.